зарчмын ноцтой өөрчлөлтүүд энэ хуулийн төсөл дээр байна. Энэ бүр анхнаасаа манайхан санаж байгаа бол 2 жилийн өмнө нүүрсний хулгай энэ төр гэж ярихад залруулж гарч ирэх гэсэн тэр уул уурхайн бирж худалдааны зарчмуудыг яг эсрэгээр явж байгаа. Тэгээд их том үр дагавартай ийм зүйлсүүд байна. За хамгийн түрүүнд би та бүхэнд 6 поинтыг асуудлыг хэлье. Нэгдүгээрт нь хамгийн гол нь төрийн өмчийн компаниуд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулж болно гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл одоо бид нар их шүүмжлээд яриад байгаа янз бүрийн мега төслүүд. За үнэхээр эрэхтэй төмөр зам, дид үтэж тэр цахилгаан станцны хэрэг. Нөгөө мөрөөдлийн ягдав янзын нүхэнгүүр, тороос, тээвэр юу гэдэг. Одоо эднэрийг бүгдээрингийн улс орны эдийн засагт хэрэгтэй учраас бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулж болно гэдэг заалтыг хаа хамаагүй бирж хууль руу оруулж ирж байна. Тэгэхээр зэрэг эдийн засгийн ашигтай ашиггүй нь хамаагүй, энээсээ буцахгүй, мөнгө олдсон олдоогүй нь хамаагүй бүтээгдэхүүн солилцооны гэрээ байгуулна. Нүүрсний үн бол унжааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр хямдхан жийс бүтээгдэхүүн солилцогч офтек штэ. Урд нь офтек гэрээ байгуулад дорн говь руу нефть амжуул хоолой бариад бараг дууссан. Өгүүлбэр нь бол хэдэн жилийн дараа хэдэн зуун сая доллар ингээ үрцсэн. Энэ шиг бүтээгдэхүүнээ солилцоод би юмаа барьчих. Та манай нүрсийг хямдхан аваад бариад өгч. Энэ ажиллагааг хаа хамаагүй бирж хууль руу оруулж ирж байна. Тийм болохоор энийг дэмжих боломжгүй. За хоёр дахь нь төмөр замын хил дамсан байгуулалтыг байгуулах тохироо эзэлчигдэд хилцээр байгуулагдсан та бүхэн мэдж байгаа. Энэ хилцээрийн дагаад тэр хилцээрээс илүү том нүүрс хямдруулсан урт хугацааны гэрээ хилцээр байгуулагдсан. Одоо гэрээ болохоор яг компани хоорондоо ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нь одоогийн хуулиар шууд гэрээ байгуулахад төмөр замын бүтээн байгуулалтанд хамаагүй шууд байгуулж болно гэсэн боловч үнийг нь биржээр тогтооно гэсэн заалт байдаг байхгүй 14-т. Тэр заалтыг байхгүй болгох гэж ер нь гол санаа нь орж ирсэн. Нөгөө хил холболтынхаа хилцээрийг хэрэгжүүлэхийн тулд тэр хилцээр тооцох нүүрсний үнэ нь биржийн үнэ байхгүй байж тохироо байж болно гэдэг заалтыг оруулж ирж байгаа байхгүй юу. За тэрийг нь дэмждэг юм байж. Гэтэл тэрний ард ингээд түмэн янзын юм дагуулж орж ирээд байна. За юу дагуулжсан бэ нэ гэхээр үнийн индекс. Үнийг бирж дээр аваад тэгээ хил хүртэл тээвэрлэхээр хугацаа ордог. Тэр оронд нүүрсний үн унчаар нөгөө компани ч аддагталд ороод худалдаанд орж ирэхэ болчиход байна. Тийм болохоор үн унчих юм бол дагаад ингээ бууруулахын тогтолцоо оруулъя гэж байгаа. Агуулга нь болохоор зөв юм шиг ойлгомжтой. Тэгжээж худалдаа авагчтайгаас ойлголцох хэрэгтэй. Гэтэл энэ буцаж үйлчлээд одоо хил дээр овоорцсон байгаа хэдэн сая тонн нүүрсийг нэгэнд худалдаж аваад гэрээ байгуулагдаад мөнгөд аваад явцсан юмыг хямдруулж өгөх. Тэгэхээр чинь одоо жишээ нь 5 сая тонн нүүрс ойрцохоор бодъё л да. 5 сая тонн нүүрсэн дээр 50 долларын зөрөө гарвал 250 сая доллар буюу 1,80 төгрөг. 1,80 төгрөгийг нэг хүн нөгөө хүнөөсөө бараа худалдаж авчаад тэр хооронд нь зах зээлийн тэр өөр болоод ингээд агуулга дээр овоолаад тавьчихсан. Тэрний мөнгийг яхаараа бид нар төлөх ёстой юм. Бизнес хийж байгаа бол эрсдлээ бодох ёстой. Тэгэхээр энэ олон зуун сая долларын одоо худалдааны компаниудын алдагдлыг нөхөх лобби орж ирж байгаа юм шиг ийм сонирн байдалтай гарч ирж байна. Хэрвээ үнийн индекс гэж тэр тохиргоо их гэж байгаа юм бол худалдаа авсан гэрээ хийснээс нь хойш тээвэрлэх хүртэл одоо хэдэн 7 хоног байдیں۔ Сар байдیں۔ Хугацааны хязгаар байхгүй. Тэгэхээр худалдаж авчаад хил дээрх агуулгууд нь хоорондоо нийлээд татж авахгүй байгаа гэх юм бол үнийн индекс унана шүү дээ. Тэгэхээр үнийн индекс унахаар унцлаа гэдэг нөгөө индексээ буцааж аваад тэгээ худалдсан нүүрсээ дахиж тооцох нэг ийм хачи юм харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг шууд ингэж хүлээж авах боломжгүй болчихж байгаа. За дараа нь тээврийг худалдаа авагчдад хариуцнаа гэд урхаагаа тээвэр хийгээд тайлбарлалтаа гоё юм шиг. Гэтэ үүний цаана юу вэ гэхээр Монголын нүүрс урхаа ам нөхцлөөр борлуулна тээвэрлэлтийн хятадын компаниуд байна. Гадаад худалдааны импорт экспортын алдагдлын Монгол банкны танилцуулган дээр үйлчлэгээний салбарын хамгийн том алдагдал тээвэр. 1 тэрбум доллараас даваа явцсан. Тээврийн хамгийн том хэмжээ нь бол нүүрс. Дандаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд. Монголын нутаг дээр явж байгаа транзит тээвэр дандаа гадны хөрөнгө оруулалттай. Хоошоогоо транзит нь хойд зүгийнх нүүрсний тээвэр урд зүгийн компаниуд. Тэгээ ямар бодлого хэний төлөө явуулаад байгаа нь ойлгомжгүй байна.
Тэгэхээр тээврийг хил нөхцөл төр хүргэнэ. Тэгж нүүрсээ өгнө гэдэг чинь нөө нүүрсний хулгай гэж бужигнах үед бид нар эдгээр чинь зориуд тээврийнхээ үнийг унгачаад Монгол хямбануудыг дагуулж унгаачаад тэгээ хилийн цаана болохоор хямдхан тээвэрлж байгаа нэртэй боловч хилийн цаана үнэ өсгöd ингээ авчт юм байна. Тэгэхээр хил нөхцлөөр биржээр ажиллая гэдэг шийдвэрийг Монголын одоо төр засаг гаргасан шүү дээ. Одоо үнэхээр яг эсрэг ийм ажиллагаа явуулаад байна. Дараагийнх нь одоо 4 том аптек гэрээ нэмэх нь 1 China Energy-тэй хил дамсан төмөр зам байгуулах талаар. Төмөр зам байгуулах нь маш сайн зүйл. Гэхдээ энэ 5 гэрээ Эрдэнэс 5 тулгаан хамаг коксчих сайн нүрсийг бүгдийг авна. Бирж дээр зарах коксдог нүрс бараг үлдэхгүй, маш бага байна. Тэгэхээр дагаад явах вөхөр бирж дээр үн багтаа нүрс зараг. Тэгэхээр өө харж байгаа үн бирж ажиллахгүй гоц. Манай шууд гэрээ үнэтэй гоц гэд өөрөөсөө биржээ унгаачаад тэгээд бирж ажиллахгүй байх гэдгийг яриад байгаа байхгүй. 10 нийтдээ байна шүү дээ. 48 ябитав хүнд тоо хэлье. Өнгөрсөн хугацаанд 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн 17 их 80 төгрөгийн борлуулалтаагаар бирждээ зарагдсан байна. Одоо ажиллаж ирснээс хойш. Энэ бол том мөнгө байхгүй юу? Бирж ажиллаж байгаа. Сайжруулах юм бол би сонгодог биржийн зарчмаар ажилтгүй гэдэг тийм. Тэгвэл энэ байхгүй гэсэн үг ерөөсөө биш. За тэгээ сүүлийнх нь асуудал нь болохоор цацраг үдэгт цөмийн энергийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулаад тэнд бас нэг агентлаг газар мазрын өөрчлөөд тэгээд цацраг үедээ бодисыг бас алстаа ингээд биржийн худалдаа модалдаа гэж нэг иймэрхүү юмнууд. Тэгэхээр ерөнхий агуулгаараа юу ярих гэж байна вэ гэхээр биржийн тухай хуульд оруулж ирэх нэмэлт өөрчлөлт бол бүгд найрамд хятад ард улстай байгуулсан хил дамнсан төмөр замын санхүүжилтийг олохын тулд энэ хуульд байсан саад буюу биржийн үнээр нүүрсэд олсно гэдгийг арилгах зорилготой байсан юм. Анхных нь нөө хөнгөлтөө үн тохирсон шүү дээ засгийн газар хооронд. Гэтэл тэрийг дагуулад дивэн дэлхийн юм оруулж ирээд цацраг цөмийн энергийн тухай хууль дээр тийм өөрчлөлт оруулна. Ерөөсөө төрийн өмчийн компани томоохон мега төсөл хэрэгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулж болно. Одоо нэг юм бариад тэгээд нүрсээямдруулж өгөөд бүр амар юм болж. Ийм юмнууд орж ирсэн учраас энэ хуулийн төслийг хилцэх боломжгүй бөгөөд буцаах саналыг одоо тийм байр суурьтай байгаа. Тэгээ одоо яг хилцэх хэсэг нь хилцэгдэж байна. Улсын хурлын нөгөө гишүүдийн тоо олон болоод хугацааны дэгийн ийм гормын өөрчлөлт орсон учраас нэр өгсөн хүмүүс ингээд ирцээрээ хоош шидэгчдэг. Тийм болохоор хугацаа үлдсэнгүй. Ямар ч гэсэн энэ асуудлуудыг бол хэлэх ёстой хэвлэхэндээ хандж хэлж байгаамаа. За та бүхэн асуулт байвал хариулахад бэлэн. Ерөнхийдөө ингээд нэг яаралтай гэдэг нэрийг удаа наагаад шулхан асуудал яг нэр надад жишээ хараа болоод ирж байна. Тэгэхээр одоо хоёр сэнсгийн хэлцээ гэдэг мянгыг одоо яах гэж байгаа юм те. Бидний асуудлыг яриад байгаа. Хаалтай гэдэг зүйлийн цаана яаралтай гэдэг зүйлийн цаана маш олон юм одоо хурал хэсэг хүмүүсийн ашигын төлөх юм зүйлүүд яваад байна. Энийг юу яах? Би танд хоёр зүйл хэлье гэж бодож байна. За нэгдүгээрт нь яаралтай гормоор гэдэг зүйл маш их орж ирж байна. Өчигдөр энэ нөгөө иргэд цахим талбараар санал гомдол гаргадаг шүү дээ, өргөдөл гаргадаг департамент. Тэрийг яаж сайжруулах вэ? Бид нар хилцүүлэг хийсэн. Тэр дээр хэлсэн хамгийн гол одоо санаануудын нэг нь бол олон нийтээр хилцүүлэхгүй байна. Мэргэжлийн хүрээлэл хилцэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд 45% хууль яаралтай гормоор орж ирсэн байна. Тэгээд тайлбар нь болохоор нөгөө эдийн засаг тийм одоо эдийн засаг нийгмийн одоо юу лээ томьёол нэм яралтай хийх арга хэмжээ бол яралтай оруулж ирж болно гэсэн утгатай. Тэгээд тэр нэг тийм ерөнхий байхгүй бүх юм л эдийн засаг нийгэмд нөлөөтэй шүү дээ. Уг нь бол яралтай горим гэдэг чинь тийм аюул осол болох гээд дайн дажин болсон галт төмөр болцоод юм идэхгүй тийм яралтай үед хийх ёстой зүйл. Тэгэхээр энийг тоцтгож одоо холбогд хуулиуд өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна. Тэгэхгүй бол ерөөсөө л яралтай гэж юм оруулж ирээл тэгэл бит бад гэж явцдаг. Нөгөө бирж хил холболтын төмөр замыг ажилуулахын тулд жижигхэн засвар нэгсэн чинь бүр том юм орж ирээд бүх янз бүрийн мега төслүүдэд бүтээгдэхүүнээрээ солих юм игээл явчихна гэсэн ийм юмнууд орж ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр яралтай гормоор гэдэг юм улсын хурлын дараач бас яриад л за энэ дээр яриад л лээ. Гишүүч бас яриад л. Тэрийг бол өөрчлөх хэрэгтэй. Хоёр дахь нь юу хэлээд байна? Болцсон дээ.
Тийм мят холбоо. За тэр бол ерөнхийдөө ийм. Ер нь бол одоо бид нар Монгол хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монгол төмөр зам хэрэгтэй. Хил холболтын төмөр замыг бүгдээрээ дэмжсэн. Монгол шатхуун хэрэгтэй. Онгоцны түлш хэрэгтэй. Монгол 3 дахь хөрш хэрэгтэй. Ураны олборлолтыг байгаль орчны хяналтаа тавиад хийж чадж болж байна. Цөмийн одоо хаяг маяг бослохгүйгээр. Монгол Рио Тинто шиг том уулуурхаа хэрэгтэй. Тэгэхдээ эднэрийг дагаад дандаа нэг ийм шантаажлсан дарамтлсан юмнууд орж ирээд менежментийн төлбөрч шиг тэр нь нөгөө роялти ашигт малтмлын нөөцийн төлбөрөөсөө өндөр байдаг. Иймэрхүү жишг бид нарт тогтцоод байна. Би яагаад хэлж байгаа нөхөр оюутлогууд дээр тэр менежмент төлбөргээ том юм байд. Орооноо дээр бас тийм ороод ирсэн. Роялтиг нь багасгаж байгаа гэж хэлчингүүтээ нөгөө талдаа менежмент төлбөр 3% тавьчихсан. Тэгээ өчигдрийн тэр шатхууны юм дээр ч гэсэндээ тэгээд шатхуунаа л нийлүүлэх л дээ. Яахаараа тэр дид үтсийн менежментийг хийх гэдэг. Одоо ингээд нүүрсч бай, альч бай салбар дээр бид нар ямар нэгэн гадаадын хөрөнгө оруулагч байна, худалдаа авахч байна, хамтарч ажиллахдаа тийм элдв янзын менежментжүүлэгдэж хүн амт мөнгө төлмөөргүй байна. Монголчууд ч хийж чадах юм хангалттай хийж чадна. Одоо тэр олон баг учраас их хэмжээний нөөц хамгийн чанартай гэсэн нөөцнүүдийг аваад чанаргүй нөөцнүүд бирж одоо хэмжээ гэж байна. Үүнтэй холбоотой ерөнхийдөө хэлбэл оруулах гэж танилцуулж байна. Танд ямар шийдэл байна вэ? Одоо энэ чанартайг нь аптек гэрээгээр өгөөж явуулдаг чанаргүй нөөц нь одоо биржээр заах хүн авахгүй болцоод байгаа асуудал байна. Тийм учраас хил холболтын асуудал улсын хурал дээр ярихад эдийн засгийн байнгын орон дээр болон чуулган дээр би зарчмын зөрүүдэд санал гаргаад энэ том гэрээ байгуулахдаа коксчих, сул коксчих, эрчим хүчний 3 төрлийн нүүрсийн уурхаагаас ямар харьцаагаар гарч ирэх төлөвлөгөөнийх нь дагуу гурвангийн авах ёстой шүү гэдэг чиглэлийг санал болгоод азар гişүүд дэмжиж одоо гэрээ байгуулахдаа тэрийг мөрдөг болох ёстой. Тэгэхээр гэрээ нь үнэхээр мөрдөг болгох нь үгүй юу гэдгийг бид нар бас шалгах ёстой гэж бодож байна. Тэгж аль аль нүүрсээ өгөх. Хоёрдугаарт нь хэрвээ та бүхэн санаж байгаа бол 20 сая тонн нүүрсэнгээ хөгөлтөөр байгуулах гэж байна. За бүтээн байгуулж байгаа л окей. Гэхдээ хитрхи ихийг хөнгөлтөө өгчих юм бол нийт нүүрс нь унаж шít. Нөгөө таны яг асуудал зүг байхгүй бирж дээр ойлгохтой мөрдөхгүй. Тийм бол үнэхээр хоёр улсын хооронд нүүрсний худалдаа тэр 100 сая, 120, 150 сая хүрэх гээд байгаа юм бол энийг хилцээр дээр тусгачаач гэдэг асуудлыг тавиад дийлээгүй. Яагаад гэхээр манайхан бол зөндөл дэмжиж явсан. Гэхдээ нөгөө худалдаа авахч талаасаа бол дэмжээгүй гэж ойлгосон. Тэгэхээр тэр улс чинь үнээс авах юм аавна, хэрэгтэй юм аавна. Тэрнээс биш одоо Монгол хуулиа өөрчилж байгаа юм байна. Эсвэл одоо журмаа өөрчилж байгаа юм байна. Эсвэл монголчууд ийм ажил хийж байгаа учраас бид нар ихийг авчих гэдэггүй юм байна. Тийм болохоор зах зээл бол зах зээлээрээ зах зээл дээр үн унсан бол бид нар эднийх хахтар хууль мөл өөрчилснөөрөө ингээд илүү ихийг нийлүүлээд бариад авах юм бол байхгүй. Хятад улс авдаг нүүрсний хэмжээ нь 100 гаруй сая тонн коксчих нүүрс олон улсаас авж байгаа. Нийт коксчих нүүрсний хэрэглээ 500 сая орчим тонн байдаг. Нийт нүүрс нь 4.5 тэрбум тонн. Энэ ингээд баг зэрэг буурч магадгүй. Гэхдээ масс бол байж л байна. Тэгээд тэр гадаадаас авдаг 100 хэдэн сая тонн коксчих нүүрснийхээ 80% Монголоос авна гэж хизээж байхгүй. Нэг юм асууж том бүтээн байгуулалтаа орогчлуулсан мегацуудаа хэрэгжүүлэхийн тулд энэ үеийг бодлох хэрэгтэй гэдэг зүйлийг аягүй хэрэгжүүлж байна шүү дээ. 14 мегацууд чинь 2 3 хүн болсон гэсэн үг хэрэгжихээр байгаа даа. Гэтэл яг энэ экспортыг нэмэгдүүлэх зорилготой байгаа даа мó мегацуудыг орогчлуулах зорилго. Яагаад ингэж яралт авч үндсэн нь юу? Одоо эдийн засаг ер нь ингээд жоохон хэцүү байна. Хөрөнгө оруулалт бас орж ирэхгүй байна. Нүүрсний унамжлаа. Тийм болохоор бид нар ингээд одоо хүмүүс ингээд ажил хийх хэрэгтэй шүү дээ. Ингээд цемент зураад гой гүр мүр бариад тийм ээ. Тэрэнд мөнгө авахгүй болохоор энэ хуулийн дээр яс юу ячи? Бүтээгдэхүүн солилцох замаар төрийн өмчийн компани төсөл хэрэгжүүлж болно гэд. Тэгээ нүүрсээ ямдруулж өгөөд нөгөөдөлийг оруулж ирээд юмнуудаа барьяа л гэдэг байхгүй. Тэгээд таны асуудаг зөв тэр чи яг ямар төслүүд байгаа даа. Мега төсөл, томоохон төсөл, гой бүтээн байгуул гэдэг юм маань ихэвчлэн PR-ын зорилготой мессеж яваад байна. Яг юу, яг хідэн төгрөгөөр юу байх гэдэг. Яах гэдэг энэ тэр хар хорин гой мөрөөдөл окей байж болно үндэсний бас сайхан зүйл. Гэхдээ ийм олон улсын нөхцөл байдал ийм хэцүү мөнгө төгрөггүй байхад тэр хөшийн өндий тийшээ тэр их мөнгөөр яах гэдэг юм. Тэр нь уулын нүх энэ төр вэ шүү дээ. Тэр мэрийг л ерөн зүгээр болоод хагаад мартах хэрэгтэй. Тэгэхгүй тэр нь ингээд төсвөө
болохгүй, орлого нь орж ирэхгүй, хэцүү болцохоор зэрэг тэгвэл бүтээгдэхүүн солилцчих. Гэтэл арга сам хайгаад байхгүй. Эцсийн эцэд энэ өөрөө Монголыг буцаагаад аваханд оруулах ийм эрсдэлтэй гэж үзэж байна.